За 6 дугаар хэсэг эхлэе. F от x функцийн график өгчөж. За параболын тий уг функцийн O гэсэн тэмдэгтээ A, B зэгүүдээр огтлно. O гэх тэнглийг C зэрэг огтолдог бол F от x-ийн тэгээс баг. Энэ функцийн тэгээс багаар хасах тоо гэж нэрлэж байгаа. Тэгэхээр шийдийг болгож байна. За тэгэхээр тэгээс баг байх нь энэ цэгрэнхтэй тий буюу энэ маань хасах хязгаараас хасах 1.5 хүртэл яваад 2.5-аас нэмэх зэрэг хүртэл гэж байна. Тэгэхээр би хариу нь хасах хязгааргүйгээс хасах 1.5 манайхын эрсэг замжийн шийдэн арахгүй нэгдэл 2.5-аас нэмэх хязгааргүй хүртэл. За 2 дахь нь за бид дахиад нэг парабол өгчөж энэ функцийн графикийг А, Б өгчөж бол А, Б энэ хоёр коэффициент нэрлэж байгаа шүү дээ. А, Б. За тэгэхээр ингээд харсан чинь манайх энэ дээш харсан парабол байна. Дээр нэмээд энэ огтлж байгаа хоёр зэрэг мэдэгдэж байна. Тэгэхээр хасах 2 байхад тийг дайрч байна. 4 байхад тийг дайрч байна. Өөрөөр хэлбэл маань тэглэх болж байгаа цэгний юм байна. Тэгэхээр энэ 2x квадрат дээр нэмэх нь ax нэмэх нь b параболын тэгтэй тэнцэх 2 утга нь энэ 2 гэсэн үг. Өгвөл энэ хоёр хоёлаа маань тэгчлэн шийд гэсэн үг. За тэгчлэн шийдэм бол энэ чи орлуулахад биелнэ. Эсвэл бүгдээрээ витийн теорем шиж болно. За тэгэхээр эндээс орлуулж яснаас бүгдээр ингэж энэ тэгшлийг батсан чинь маань 1-р шийдэн хас 2, 2-р шийдэн 4 гэсэн. Тэгээд x1 x2-ын нийлбэрийг олъё. Тэгэхээр нийлбэрийг болохоор энэ хоёрыг нэмэхээр 2 гарах юм байна. x1-ээс үржүүрийг олъё. Тэр нь хасах 8. За тэгвэл витийн теорем бүгдээр ийм квадрат шиг зохиохтой яах ёстой вэ гэсэн нь x квадрат тэгээ x-ийн коэффициентний нэг эсрэгээр авна. Хас 2x султаа нь хэвээр ийм болж. Тэгээ эн чинь урдах 2-тоос адилхан болохын тулд эндээс 2-ыг үржүүлэхээр 2x квадрат хасах 4x хасах 16. Тэгэхээр эндээс юу гэхээр манай а маань болохоор хасах 4 юм байна. А тэнцүү хасах 4. А б нь болохоор хасах 16. Тэгэхээр б нь хасах 16. Тэгээ энэ хоёрын үржүүрийг ол гэсэн. Хасах 4-ийг хасах 16-оор үржүүлэхээр нэмэх 64. За 3 дугаарт нь хоёр функцийн график өгсөн байна. Зураг дээрх тэдгээрийн огтлын цэгийг цэгүүд болон O гэсэн тэнглэгтэй огтлсыг харуулсан гинэ. За нэг парабол нь энэ дээр огтлж байна. Нөгөөт нь доош харсан нэр огтлж байна. А-ны огтлын цэгний энэ хоёр таг байна. За тэгвэл f от x нь j от x-ээс их байх хэсгийг харуулж байна. За манай f от x-ийн график нь болохоор энэ юм байна. А j от x-ийн болохоор энэ. За тэгэхээр f от x нь j от x-ээс дээр байгаа хэсэг. Тэгэхээр манай f от x нь энэ цэгрэнхтэй графикийн дээр орж байгаа хэсэг нь болохоор энэ хэсэг. А f от x нь доор байгаа хэсэг нь энэ ягаа. За тэгэхээр энэ хэсэг шиг бодоо гэхээр манайх энэ хасах 3 хүртэл үржих юм. Өөрөлдвөл хасах хязгааргүйгээс хасах 3 хүртэл эрсэг замж хэлийн цэг нарахгүй. Тэгээ 2-оос нэмэх хязгааргүй үед манай f от x нь j от x-ийнхаа дээдлэлт байна. За 4-р бодлого. За ингээд функцийн график өгсөн. Тэгэхээр f от энэ болохоор f от x-ийн график юм байна. Тэгэхээр f от x-ийн нэмэх нь тэгштэглээ 2 шидийн нийлбэр нь 4 гинэ. За тэгвэл а таг болё гэж. За нэгдүгürt f от x функцийн графикийг ийм чиглэлээр зөөхөд энэ график гарна. За тэгэхээр бүгдээр ингээд ямар нэгэн y тэнцүү f от x графикийг ингээд x дээр нь x тэнгийн дагуу зөөе гэвэл x тэнгэлгээс x-с нь хасах нь тэр тоон байх хэрэгтэй. Тэгэхээр би нөгөө нэмэх юм чинь би хасах гэдэг авчи. Тэгэхээр одоо x тэнгэлгийн дагуу энэ хэмжээр зөөсөн. Тэгэхээр x тэнгэлгийн дагуу хасах 1a гэх 0 ингэж чинь. За энэ чиглэл зөөхөд энэ график гарнаа. Тэгэхээр f от x энэ тэгшин шийдүүд нь энэ хоёр болно гэж. За тэгэхээр манай тэгштгэл нь 2 шийдэн хасах 3 ба 1 байгаа шүү дээ. 1-р шийдэн хасах 3 байна. А 2-р шийдэн 1 байна. За тэгэхээр x тэглийн дагуу хасах а гэж зөөсөн гэсэн тийм. За тэгэхээр эндээс би яах вэ гэхээр энэ одоо манай энэ шийд маань одоо а нэг жир зөөжээ гэх юм бол эндээс хасах а нэг жир зөөжээ гэхээр бүгдээр аагаас амар байхгүй. За тийм учраас одоо би эндээс хасах 3 дээрээ
энэ тоог нэмнэ. За 1 дээрээ хасах агаа нэмнэ. Тэгэхээр x тэглэлийн дагуу ийм нэг зөөсөн. Тэгэхээр энийг нэмлээ. Тэгэхээр манай хариу нь энэ хоёр. Тэгэхээр энийг бүгдээрээ энэ нэг нэ тэ энэ нэг юм байна. Нөгөөх нь хасах 3-аас хасах 1. За ингээд. За эдгээр нийлбэр нь 4 тул гинэ. За тэгэхээр зөөсөн тэгштэлийн шийд нь энэ хоёр байна гэдэг чинь 1-р шийд энэ дээрээ бүгдээрээ дараагийн шийдийг нэмсэн чинь 4 гарсан гэсэн. Тэгэхээр эндээс хасах 2-аас хасах нь 2а тэнцүү 4 буюу хасах 6 2а нөгөөд шаргач. Тэгэхээр манай а маань хасах 3. За тэгэхээр эндээс би одоо яах вэ гэсэн чинь 2а тэнцүү гिचлэх юм байна те. 2а тэнцүү хасах 6 болсон. Энийг 6 гэж бүхэлд энийг 2. Тэгэхээр манай а нь хасах 3 юм байна. Буюу энэ чинь 3 гिचлэх юм шиг. За 6 дахьт нь за ийм парабол энэ шулуунтай ялгаатай хоёр зэрэг огцдог байх бүх k-г утгаалгаж байгаа. За нэгдүгээрт өгцөн нөхцөлийг ашиглавал гэхээр за манай энэ хоёр огтлцдог цэгийг болохын тулд энэ хоёрынхоо y-гээр нь тэнцвүүлж огтлсон хэн хоёрыг зэрэг хангана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр y-рүүд нь адилхан учраас энэ хоёроо тэнцвүүлээд огтлын цэг гарч байгаа. За тэгэхээр x квадрат нөгөөд шиг гарч байгаа. Хасах нь k гэсэн нэмэх нь x нэмэх нь 1. За тэгэхээр эндээс би 1-ийг үржих нь x-ийн квадрат нэмэх нь x-ийг хаалтнаас орвол 1-ээс хасах нь k нэмэх 1-ийг хойно тавьчих. Би сайн хөвөмдөнд хуулаад өгөөчлээ. Тэгэхээр энэ 1 юм байна. Энэ нь болохоор бас 1 юм. За тэгсэн чинь энэ квадрат тэгштгэл ялгаатай хоёр шийдтэй байна гэсэн тий. Тэгэхээр өөрөлдвөл бүгд энэ тэгштгэл маань ялгаатай хоёр шийдтэй. За квадрат тэгштгэл ялгаатай хоёр шийдтэй байна гэж чинь дискриминант нь тгээс ирс гэсэн. Өөрөлдвөл бүгд энэ хэрэг огцолцуулах нэг парабол гарч байгаа шүү дээ. За тэр парабол маань ингээд энэ тэнхлийг огцолж байгаа цэг нь хоёр шиг байжж огтын цэг гарна. Хэрэг нэг квадратыг батсан чинь нэг шиг гаагүй ингээд шүрнэ гэсэн. Огт шийд гарахгүй бол энийг огтлохгүй гэсэн. Тэгэхээр хоёр ялгаатай шийдээр огтлно гэсэн учраас энэ квадрат тэгштгэл хоёр шийдтэй байхад л дискриминант нь тгээс ирсэх байх хэрэгтэй. За дискриминант маань b квадратаас хэн 4ac буюу манай b нь 1-ээс хэн k. Хасган 4-ийг чинь а нь болохоор 1, c нь болохоор 1. За ингээд энэ маань тгээс байх хэрэгтэй. За нэг хаалтаа задлчиж өөрөөр хийж болно л доо. За нөхөх маань нөхөхийн тулд 1-ийн квадратаас хасах нь 2k нэмэх нь k квадрат хасах 4 тгээс буюу k квадратаас хасах нь 2k хасах нь 3 тгээс гэсэн үг. Тэгэхээр энд би 1, энийг 2, энийг 3 гэж нөхөх юм байна. За одоо шийдэл бол. Тэгэхээр эндээс бүгдээ k-ыг 2 болохоор за шууд бичиж ядвал шийд нь харагдчихээн тий. Тэгэхээр 1-р шийд маань болохоор хасах 1 юм байна. 2-р шийд нь болохоор 3 юм байна. За нэг тэгтэнцэд гарсан шийд нь. Тэгэхээр k нь хасах 1 нэмэх 3-ыг тавилаа. Энэ маань өөрөө k-гийнхоор дээш харсан парабол байхгүй. Тэгэхээр k-гийнхоор дээш харсан параболаа гэж юм байгаа гэсэн үг. Тэгэхээр хоёр талдаа нэмэх голтой хасах. Тэгээ ямар нэг юм гэсэн чинь тгээс хийнэ гэсэн юм. Тгээс. Тэгэхээр манай k нь хаана байх юм бэ гэсэн чинь k маань хасах хязгааргүйгээс хасах 1 хүртэл орохгүй. Нэгдэл 3-аас нэмэх хязгаар хүртэл орохгүй. За ингээд энийг би 1, энийг 3 гэж бүлгэнэ. За 6-р бодлого нь энэ шулуун ба энэ парабол хоёр ялгаатай хоёр зэрэг огтлцдог. Бөгөөд тэр хоёр зэргийн хоорондох зай ийм бол k бол гэсэн. За тэгэхээр өгсөн хоёр мөрийн огтлын цэгийн абсцисуудыг альфа бета гэнэ. За тэгэхээр одоо би нөгөө y тэнцүү x дээр нэмэх нь k шулуун ба y тэнцүү x квадратаас хан 5x нэмэх нь нэг парабол хоёрын огтлын цэг болох гэж байгаа. За тэгэхээр огтлын цэг хэмжээний бүгдээр тэнцүүлээд x квадратаас хан 5x нэмэх нэг. За тэгэхээр x квадрат энэ x маань хаашаа 6x болоод 6x шүү. Нэмэх нь k хасах нь k. За тэнгуут л одоо манайх нөгөө огтлын цэгийг альфа бета гэсэн шүү. Тэгэхээр альфа бета хоёр маань манай энэ тэгштгэлийн шийд. Тэгэхээр одоо энэ нөхөм энэ ч 1 юм байна. Энэ ч 6 юм байна. За тэгэхээр альфа бетаның тэгштгэлийн шийд учраас битийн теоремоор альфа бета хоёрын нийлбэрийг олж чадна, үржүүлж чадна. За нийлбэр нь болохоор x-ийн коэффициентийг эсрэгээр авна. Сул тоо болохоор үржин болохоор сул тоо яг байгаа. Тэгэхээр миний ихний бүлэг нь 6 байна. За ингээ гараад авч байгаа.
За дараа нь бүгдээрээ за альфа бета хоёрын хоорондох зайн 4 язгуур хүргэсэн. За тэгэхээр эндээс яасан гэж манай А цэг маань энэчлэн дээр орших учраас гэдэг энд орлуулсан байсан шүү дээ. Альфа тэгэхээр шулуун парабол хоёулын дээр оршиж байгаа юм чинь надаа арай орлуулах шулуун номер байхгүй юу? За альфа бол 2 дугаар ширнэ альфа тэрнхэн к болж игэрэн. За б цэгийнхаа эхний координатыг бета гэсэн. Тэгэхээр энэ шулуун дээр оршиж байгаа учраас энэ орлуулад байгаа шүү дээ. Игэрэг болохдоо бета дээр нэмэх нь к. За тэгсэн энэ хоёр цэгийн хоорондох зай А б хоёр цэгийн хоорондох зай болохдоо бүгдээрээ б цэгийнхаа эхний координатаас А-гийн 2 дугаарынхаас квадрчлээд нэгдүгээр ихсад Б-гийнхаа 2 дугаар цэгийн координатаас А-гийнхаа 2 дугаар цэгийн координатыг хасаад харуулсан квадрчлээд нэмчихнэ. За одоо эндээс би альфа хасаад эндээсээ А-гийнхаа 2 дугаар координатыг хасчихна. За тэгээ энийг болсон ч хоорондох зай 4 язгуур 3 гэж өгсөн байхгүй. Эндээс альфа бета болох гэж байгаа. За тэгээ энийг квадрат зэрэг төшүүлээд ингэсэн байна. Бетаас нь альфагийн квадрат энд харсан чинь манай хаалтан задрах юм биш. Бета дэрхэн к-гаас хасах нь альфа хасах нь к. Үүнийг квадрат. Тэгвэл энэ хоёр хурагдчихна. Тэгэхээр энэ маань 4 язгуур 3 юм байна. Тэгэхээр энд 2 шиг бетаас нь альфагийн квадрат нэмэх нь бетаас нь альфагийн квадрат тэнцүү 4 язгуур 3. Та нөхөх юм харнаа. За тэгэхээр энэ маань 2 ширхэг бетаас нь альфагийн квадратлж байгаа ч зүйл шүү. Тэнцүү 4 язгуур 3. За тэгэхээр энэ бүгд ингэж бөглөх юм 2 юм байна. За тэгээд эндээс 2 талын квадрат төвшүүлжүүл энэ квадрат маань тэнцүү 4-ийн квадрат 16 язгуур квадратын 3-ын квадрат 3. Тэгэхээр бетаас нь альфагийн квадрат тэнцүү 2 тухаар 8-ыг 43 буюу 24 гарч байгаа. За тэгэхээр бетаас нь альфагийн квадратын тэнцүү энийг 24-ш бүгднэ. За тэгчээд одоо бид нарт юу өгсөн мөлий гэсэн чинь бета альфа 2-ын ялгуур нь энэ хичээд за тэгээ эндээсээ нөгөө дэтгэдэг системдэд к болгоно. За одоо надаа Новитийн теоремоор энэ хоёр байна шүү дээ. За энэ хоёрыг хамт авчи. Энд юу гэсэн чинь надаа энэ дээр нэмээд альфа бета 2-ийн нийлбэр нь болохоор хэдэлээ? Нийлбэр нь 6 альфа бета-ийн үржүүр нь 1-ээс к байна. За энэ гурыг тооцоолоод юу болно гэсэн к. За энэ альфа бета-ийн эрг сөрөг тухай огт яриаггүй те зүгээр л огтлсон зэг. За ядлан би квадратлахаар эндээс язгуур гарахаар юу болох юм болов гэж бодохгүй юу? Нэмэхтэй. За тэгэхээр одоо энийг яач нэгийг нөгөөг нь болоод орлуулчих. Тэгэхээр эндээс бүгдээ аль нэг нь болчих. Альфа болж. Тэгэхээр альфа нь 6-аас хасах нь бета болоод тэгээ дээдлийнхэн тэгшгэлд орлуулчих. Бетагаас хасах нь альфагийн хорон 6-аас хасах нь бетаг тавилаа. Энүүний квадрат нь тэнцүү 24. За тэгэхээр дээдлийн тэгшгэлээс бетаас нь 6 дээр нэмэх нь бетагийн квадрат нь 24 болоод эндээс 2 бетаас нь 6-гийн квадрат нь 24. Тэгэхээр би эндээс шууд язгуур гаргachвал 2 бетаас нь 6-ны квадрат нэг юм чинь нэмэх хасах язгуурын дээр 24. Тэгэхээр эндээс 2 бета маань 6 дээр нэмэх хасах 24 бүдэ 4-ийг 36 гэчи 2 язгуур 6. За тэгэхээр эндээс бета болохоор 2 тоо очноо. Тэгэхээр 3 дээр нэмэх хасах язгуур 6. За яг энэ шиг одоо би альфагаа олчвол альфа маань болох гэсэн 6-аас бета гэсэн. 6-аас хасах нь бета нь болохоор ийм хоёр тохиолдол байгаа. Тэгэхээр хасгаал задлахаа 6-аас 3-ыг хасгаа чинь 3 болоод хасгаал задлахаа дээдлийнх нь хасах доодох нэмэх болчихно. Тэгэхээр хасах нэмэх язгуур 6. Тэгсэн чинь надаа альфа бета-ийн үржүүр нь 1-ээс к гэсэн. Тэгэхээр альфа бета ирэхээр альфа маань 3-аас хасах нь эсвэл юм байгаа. Бета нь 3 дээр нэмэх нь эсвэл хасах язгуур 6 байна. За энэ болохоор 1-ээс к гэсэн. Тэгэхээр энэ нь шүү дээ. За энэ биш ингээл хоёлаа тэр нэмэх хасаалаа гэсэн ч том болчих юм байна. Эсвэл энэ хасах нь байхгүй гэсэн ч том юм байна. Тэгэхээр энэ маань 7 томьёогоор 3-ын квадратаас нь язгуур 6-гийн квадрат юм. Аль ч тохиолдолтой 1-ээс к. За тэгээ 9-өөс хасах нь 6 буюу 3 болоод 1-ээс к. За би эндээс к урагшаа гаргахаар к тэнцүү хасах. За тэгээ хамгийн сүүл бөглөх энэ юм маань хасах 2 болж тарах.
гаргах нэ. За 7 дугаар бодлого нь энэ систем тэгштэл ялгаатай шийдтэй бол тохирох график болгоно. За тэгэхээр одоо эндээс би нэг парабол шууд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ y-ийн хаагдах шулуун маань x нэлэгтэй параллел юм шулуун бол налалтан тэг гэсэн үг. Тэгэхээр энэ b хэрэг бол бүгд авахгүй шүү гэж. За нөгөө хэд нь бол байж болохоор энэ y-ийн за энэ ингээд хоёр шийдтэй, энэ хоёр шийдтэй, энэ хоёр шийдтэй. Энэ болохоор нэг цэг шүргэж чинь. Тэгэхээр y-гээс сонирхгүй ингээд хасчих. Яа биш. За нөгөө гураас харна тий. За нөгөө гураас харахын тулд эхлээд би параболын төшлийг ерөнхийний баримжаа авах. За тэгэхээр нэгдүгээр дээш харсан парабол хоёрдугаар оройн цэг алдчих. Уламжлал авахаар 4x-тэй нэмэх нь 6 тэнцвүүдийг буюу манай параболын оройн цэг маань хасах 3-ыг ухна 2 юм байна. Тэгэхээр параболын эхний цэгийн авцис нь хасах байна. Энэ параболын оройн цэг нь авцис нь нэмэх юм байна. Энэ бас нэмэх юм биш тий авцис нь. Тэгэхээр одоо цар ганцуулж байгаа энэ болж таарчид. За тэгэхээр зөв хариу нь R байх нэ. Орой цэгэр нь тооцч. За 8 дугаарт нь энэ систем тэгштгэл 2 шийдтэй ба тэдгээр нь ийм гинэ. За системийн 2 шийдэг болох нэ. Тэгэхээр ингээд хас 3 нөгөө дэш арах чи x квадратын нэмэх нь y квадрат 9-ийг хашаад 29 болгоч. За тэгвэл дээрээсээ болоод доош орлуулчих. Ялгаагүй л дахиж орлуулах юм. Тэгэхээр x-ийн хоолныг тавихаар энэ маань x-ийн хоол тавихаар 3-аас хан y-ийн квадрат нэмэх нь y квадрат нь тэнцүү 29. Тэгэхээр 9-өөс хасах нь 6y нэмэх нь y квадрат нэмэх нь y квадрат тэнцүү 29. Эндээс юу болох юм гэсэн чинь 2y квадрат хасах нь 6y 29-ийг уушаа гарлаа хасах нь оруулж байна. За бүгдээрээ тэгштэй юм 2 тавьчнаа. За юм бол. За эндээс y болохоор нэг шийд нь 5 гарна. Нөгөө шийд нь хас 2 гарна харагдаж байна. За яагаад гэвэл энэ хоёрыг үржүүлэхээр хас харав байна. За ингээд нэнгүүт нэмэхгүй боос энэ тесрээр гарах хэрэгтэй. За тэгэхээр манай y-ийг нэг нь y2 нэм байна. За одоо x олноо. Тэгэхээр харгалзах x нь юу гэсэн чинь 3-аас хасах нь y буюу 3-аас 5-аас хас 2 x тэнцүү 3-аас хасах нь y гэдэг нь хас 2. Тэгээ хасгах нь нэмэх 5 байна. Тэгэхээр эндээс юу гэсэн чинь манай шийд маань хасах 2 байхад 5 юм байна. Тэгээд 5 байхад хас 2 юм байна. За тэгсэн чинь надаа юу гэж хэлсэн чи b дээр ирлүүлж хэлсэн. b дээр юу гэж 2 цэгийнхаа y-үүдийн хөрвчрийг л болгож байгаа юм шиг. b дээр нь за тэгэхээр манай 2 цэгийн 1-р y-ийн 2-р y-ийн. Тэгэхээр манай тэр b дээр 2-ын үржүр гэдэг маань хасах 10 болж тарах нэ. За дараа нь энэ систем тэгшэл ялгаатай шийдтэй ба тэдгийнхэн бүх шийдвэрийн нийлбэрийг болгоно. За тэгэхээр энд бүгд яах вэ гэсэн чинь за ханамжтай гоё арга бол ашиглаж шүү дээ. Тэгэхээр x дээр нэмэх гэсэн нь хасах y-ийн хойно тавьж. Яг л би эндээс y-ийг болохоор x дээр нэмэх болох юм байна. Яг энэ төстэй юм байна. Тэгэхээр y-ийн оронд одоо энэ доотлохоо y-ийн оронд x дээр нэмэх нэгийг тавьчих. Тэнцүү нэгийг бах нь x дээр нэмэх. Тэгэхээр энэ шиг ингээд ижлэгээр үржүүлчихээр x дээр нэмэх нэгийн квадрат нэг байна. Квадрат нэг гарна гэж энэ чинь нэг ажиллана. Эсвэл x дээр нэмэх нэгийг хасах нэг ажиллана. За эндээс x-ийг осч x нь 0 юм байна. X-ийг осч x нь хасах 2 юм байна. За одоо y-үүд болно. Y-ийг энд тавьчих. Тэгэхээр y нь x дээр нь л нэгийг нэмэх гэсэн чинь y нь x дээр нь л нэгийг нэмэх ингээ хараад. За одоо надад яах гэж бүх энэ шийдвэр a b c буюу энэ дөрвөн шийдийнхаа хувьсгчдынхаа нийлбэрийг болгосон шүү. Тэгэхээр эхний x нь 0, дараагийн x нь y1, дараагийн x нь хасах 2, дараагийн y нь хасах 1. За хооронд нь чинь манай хариу хасах 2 гарах нэ. За харагдах нь энэ систем тэгшэл ялгаатай шийддэг. Тэгэхээр y тэнцүү 2x дээр нэмэх нь k гэдэг шиг л. Нөгөөх нь болохоор y квадратаар нэмэх нь y квадрат 4 гэдэг тойрог байна тий. Тэгдэг гэсэн зүгтээ 2 хацтай тойрог. За ингээд ялгаатай хоёр шийдэх бүх k параметрууд юм бол гэсэн. За тэгэхээр бүгд y-ийг эндээ орлуулчих. Тэгэхээр x квадратаар нэмэх нь y-ийн хооронд 2x дээр нэмэх нь k тавилаа. Тэнцүү 4. Эндээс x квадратаар нэмэх нь за 4x квадратаар нэмэх нь энэ хоёрыг үржүүлээд 2-оор үржүүлэхээр 4k гэсэн. Нэмэх нь k квадрат за 4 урагш гаргаж. Тэгэхээр манайх төсөөтэй гişүүд юм гэсчүүл 5x квадрат 4k хүрч 1x сул тоон k квадратсах нь 4. За
За энэ ялгаатай шийдтэр чи эндээс ялгаатай x гарна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр квадратчтай ялгаатай шийдтэй ахын тулд дискриминант нь тэгээс байх хэрэгтэй. За дискриминант олно. Тэгэхээр 4k квадратаас хон 4-ийг үрчгэн а. Үрчгэн c нь k квадратаас хон энэ л тэгээс байх хэрэгтэй. Тэгэхээр 16k квадратаас хасах нь 20k квадрат нэмэх нь 20-ыг 4-өөр тэгэхээр 80 болчихно. За тэгэхээр эн чинь хасах 4k квадрат нэмэх нь 80 тэгээс буюу хасах 4 туучнаа. Хасахтаа туаж амж тэмдэг эсрэг ирэх шүү. Тэгэхээр эндээс k квадрат нь 20-оос бага. За 2-аас 1 зэрэг язгуурчвал x-ийг модулн язгуудар 20-оос бага. Язгуудар 20 маань хитийн гэсэн чинь 4-ийн хүчин 5 учраас 2 язгуудар 5. Модулаараа 2 язгуудар 5-аас бага гэдэг бол манай k хасах 2 язгуудар 5-аас нэмэх 2 язгуудар 5-ын хоол байна гэсэн.